Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тотхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 23-аас 25 дугаар хуудасууд дахь дүрсэн тестүүдийг та нартай хамт судлах болно. Хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээлээр сурагчдын дүрсэн тестийн талаарх мэдлэг чадварыг баттгах, мөн дүрсэн тестээр дамжуулж сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Дүрсэн тестийг бодохдоо бодлогод өгөгдсөн дүрс, зураг, биетүүдийн өнгө бодолд, хэлбэр, хэмжээ, байрлал, эргэлт, тоош хэрхэг зэргийг анхааралтай ажиглан хэрхэн өөрчлөгдөж байгааг олж тогтоох замаар шийддэг. Хүүхдүүдээ өмнөх 20-с 22 дугаар хуудасны бодлого даалгавруудаа хийсэн үү? Хичээл даалгавраа цаг тухайд хийж хэвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Одоо 23-аас 25 дугаар хуудасны зарим бодлогуудыг хамтдаа бодцгоё. 23 дугаар хуудас, бодлого 13. Аль хоёр хэсэг нийлж 7 дугаартай дүрсийг бүтээх вэ? Бодлогод хойноосоо 1-ээс 13 хүртэл дугаарласан дүрсүүд өгөгдөжээ. Бид 7 дугаартай дүрсийг бүтээх 2 дүрсийг олж тогтоох ёстой. 7 дугаартай дүрсийг сайтар ажиглая. Энэ дүрс ногоон, цэнхэр, ягаан, хөх, шар, улаан, бас дахин улаан, ногоон өнгөтэй 8 хэсгээс бүрдэж байна. Бусад дүрсүүдийн өнгө, хэсгүүдийн байрлал зэргийг сайтар ажиглая. Хувилбаруудыг ажиглахад 12 дугаартай дүрсийг 3 дугаартай дүрстэй ийм байдлаар нийлүүлэхэд 7 дугаартай дүрс бүтэж байна. Тэгэхээр бодлогын хариу нь 12 болон 3 дугаартай дүрсүүд байх нэ. Одоо дараагийн бодлого руу шилжье. 24 дугаар хуудас, бодлого 18. Өгөгдсөн биетийг дээрээс харвал хэрхэн харагдах вэ? Бодлогод гүц болон түүний дээрээс харагдах байдлыг илэрхийлсэн хувилбарууд өгөгдөжээ. Зөв хувилбарыг олохын тулд гүцний хэлбэр, хэсгүүдийн өнгө, хүрээ зэргийг анхааралтай ажиглаарай. В, Д хувилбаруудад гүцний их биеийн өнгийг цагаан болгосон байгаа учраас буруу байна. Харин А, Г хувилбаруудад гүцний тагны өнгийг мөн цагаанаар дүрсэлж алдсан байна. Б хувилбарт гүцний хэлбэр, өнгө, таг, цорго, синжний өнгө зэргийг зөв дүрсэлсэн байгаа учраас бодлогын зөв хариу болно. Хүүхдүүдээ 13-18 дугаар бодлогууд. Эдгээрийн бодолтоос лавлаж тодруулах зүйл байгаа бол бичлэгээ ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 25 дугаар хуудас, бодлого 25. Бусдаасаа ялгаатай хувилбарыг олж учрыг тайлбарлал.
Дүрсүүдийг бүрдүүлж байгаа хэсгүүдийг сайтар ажиглая. А, Б, Г, Д хувилбаруудад бүгдд нь 3 хэрчим 2 сумнаас бүрдсэн энэ хэсэг байна. Түүнчлэн энэ хувилбаруудад 2 хэрчим 2 сумнаас бүрдсэн мөн ийм ижил хэсгүүд байна. Харин В хувилбарын хувьд дүрс зураг дээр тэмдэглэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа учраас бусдаасаа ялгаатай байна. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр үзэж танилцсан бодлогуудаа ойлгосон бол 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 23-аас 25 дугаар хуудсууд дахь бусад бодлогуудыг биедан гүйцэтгээрэй. Асууж тодруулах зүйлээ ангийн багштайгаа холбогдож лавлана уу. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.